сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр төрөлхийн миопатийн талаар 2025 оны 6 сард инфо олон улсын мэдрэл судлалын хурал дээр уншсан лекц болол ярих гэж байна. За төрөлхийн миопати гэж ямар өвчин юм бэ гэхээр булчингийн сулрал, гипотоны шинжээр илэрдэг, удамшлын шалтгаантай, ховор тохиолдох, тогтвортой аажим дамжрах явцтай булчингийн бүлэг эмгэгийг бол хэлдэг. Шалтгаан эмгэг жамын хувьд бол 40 гаруй төрлийн гений мутацаас бол үүсэлтэй. За эдгээр мутацууд бол аутосомын доминант, рецессив, X хамааралт удамшлаар бол удамшиж идэг. Мөн де ново шинэ мутац үүсэх нь элбэг тохиолддог эмгэг бахан байна. Зарим хэлбэр олон генийн өөрчлөлттэй холбоотой үүсдэг. Жишээ нь немалин миопати 14-өөс 15 генийн өөрчлөлттэй холбоотой үүсдэг бол зарим ганц гений өөрчлөлт төрөлхийн миопатийн олон хэлбэрийг бол үүсгэж байдаг. Тодорхой гений мутац нэг гэр бүлийн гишүүдэд хүртэл өөр эмнэлэг зүйн шинжээр илэрч болно. За ингээ ген өөрчлөгдөхөр юу болох вэ гэхээр тухайн генийн кодолдог уурга өөрчлөгдөн, ингэснээр бүтэц өөрчлөгдөн, ингээ бүтцийг дагаад үйл ажиллагаа алдагдана, ингээ булчингийн сулрал болон гипотоны үүсдэг бахнэ. За эмнэлэг зүй ба явц шинж тэмдгүүд ихэвчлэн нэрэ балчир наснаас эхэлнэ. Эмнэлэг зүйн хүнд хөнгөний зэрэг маш өргөн хүрээтэй. Амьдрах хугацаа нь ямар хэлбэр вэ? Хүнд хөнгөний зэрэг нь ямар байгаа вэ гэдгээс шууд хамаарч идэг. За няраа үеийн хүнд хэлбэрүүд нэг жилээс бага хугацаанд нас баралтаар төгсөж идэг бол өсвөр насанд хүрэгчдэд 50-аас хойш насанд алхах чадвараа алдах маягтай үргэлжилдэг бахнэ. За эмнэлэг зүйн түлхүүр шинжүүд 1 номерт гипотоны. Төрөлхийн гипотонитой төрсэн хүүхдэд сулбар хүүхдийн шинж илэрдэг. За сулбар хүүхэд буюу гипотонитой хүүхэд ямар харагдаж байгаа нь хамгийн дээдлийн зурагт байна. Хөл гараа нугалж няран байрлалт, ургийн байрлалтай байж ах хэрэгтэй гэдэг бол тэр нь байхгүй, сул унжуулсан, тэнийсэн байрлалтай, гарнаас нь татхад толгоогоо даахгүй унжуулна. За дээш нь харуулаа хэвтүүлэхэд бол ургийн байрлалаа алдаж 2 гараа алдалсан, 2 хөлөө бол 2 хажуу тийш нь тэнээлгсэн байдалтайгаар хэвтчихэдэг бахнэ. За дараагийнх нь булчингийн сулралын шинж бол тод илэрдэг. Хүнд хөнгөн янз бүр байна. Их биеийн булчингийн, мөчтийн проксимал хэсгийн булчингийн, нүүр болон залгуур амьсгалын булчингийн сулралууд бол түгээмлэдэг. За энэ зурагт гипотонитой булчингийн сулралтай хүүхдийг харуулж байна. Хит уян чанартай байдаг. Өөрөөр хэлэх юм бол энэ хүүхдэд юу харагдаж байна вэ гэхээр тохой болон өвдөгний үеэр харагшаага хит нугарсан. Бугуй хурууны үеинүүд нь хит уян байгаа нь бол харагдаж байна. За ингээд гипотонитой булчингийн сулралтай хүүхдүүдэд ихэвчлэн ажиглагддаг зүйл бол хөдөлгөөний хөгжлийн хоцрогдол ажиглагдана. Толгоогоо цагтаа даахгүй, цагтаа суух, мөлхөх, зогсох, алхах зэрэг нь байнга үеийнхнээсээ хоцрогдож явагддаг бахнэ. За ихэнхдээ няраа балчир насанд эхэлдэг ба өсвөр насанд хүрэгчдэд эхэлдэг хэлбэрүүд ч цөөнгүй байдаг бахнэ. За явцын хувьд булчингийн дистрофиогоос ялгах гол шинжийн нэг нь тогтвортой аажим дамжрах явцтай байдаг. За бусад хэлбэрүүд бол богино хугацаанд дамжирч муудаад хөдөлгөөнийхөө чадварыг бүрэн алдаж тэрэгцэрт орж идэг, таяг тулж идэг бол төрөлхийн миопати бол тэгдэг бахнэ. За хавсарсан шинжүүдэд юу байх вэ гэхээр хамгийн түрүүнд нүүрний сулрал байна. Урт гонцгой нүртэй, сунсан байрлалтай, ам нь нээлттэй, өндөр тагнаатай, завхунжсан нүдний хөдөлгөөний саажилт бол илэрч болдог бахна. За тулгуур эргэтэн тогтолцооны бэрхшээлүүд буюу артрогрифоз олон дистал үеуд контрактур үүссэн мултралтай, за баган нуруу сколиозтой, түнхний мултрал үүссэн, за давхад контрактур үүссэн байх нь бол элбэг байдаг бахна. Мөн амьсгалын булчингуудыг хамарснаас болоод амьсгалын дутагдал илэрх нь элбэг. Залгуурын булчингийн сулралаас болоод залгих, хөхөх, ярихдаа муу байдаг бахна. За цусан дахь севенгийн креатин фосфокиназагийн хэмжээ ихэвчлэн хэвийн
өөрчлөгдсөн байвал маш бага хэмжээгээр ихссэн байх боломжтой. Оюуны чадварын хувьд бол ихэвчлэн хэвэн байна. Ихэвчлэн гэдэг нь ихэнхт нь хэвэн гэсэн. Маш цөөхөн тохиолдолд амьсгалын дутагдал он удаан жил үргэлжилснээс болоод хүчил төрөгч дутагдлын энцефалопати үүссэн болвол оюуны чадвар алдагдах боломж байдаг байх нь. За ангиллын хувьд бол төрөлхийн миопатик булчингийн гистологид гарч байгаа өөрчлөлтөөр нь хамгийн түрүүнд ангилсан ангиллал бол байдаг. Энэ бол одоо олон жилийн туршид ашиглагдчихсан ангил юм. За үндсэн ангиллын хувьд нэгдүгüүрт нь уурга хуримтлагдах миопати буюу зурагт шараар дүрсэлсэн байна. Энд хамгийн том төлөөлөгч нь немалин миопати. За хоёрдугаарт нь төвдөө цөм үүсэх миопати гэж байна. За цөм миопати бол дотор төвдөө цөмтэй олон жижиг цөмтэй гэж ангиллагдаж болдог. За энэ тохиолдолд бол юу үүсдэг вэ гэхээр булчингийн агших нэгжийн дотор талд оксидатив энзимд будагддаггүй цайвар өнгөтэй ийм бүтэц гарч ирдэг. Энэ нь хэмжээнд хомрох тусмаа булчингийн агших чадварт бол нөлөөлж идэг байх нь. За зураг цэнхрээр дүрслэгдсэн байна. Гурав дахь ангиллал бол булчингийн эсийн бөөм төвдөө орж ирэх гэдэг ийм хэлбэр байдаг. За зурагт ногооноор дүрсэлсэн байна. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр булчингийн эсүүд нь сарколемийнхаа одоо бүрхүүлийн дагууд одоо жишээ нь энэ хажуугийнх нь зурагт цэнхэр өнгөөр дүрслэгдсэн саркоплазмын ретикулийнхаа гадна талд улаан хүрнээр дүрслэгдсэн сарколемийнхаа дотор талд үзмэн ягаан өнгөтэй бөөм байгаа нь бол тэр доод хэсэг дээр бол харагдаж байна. Гэтэл ингэж байрлах нь ямар ашигтай байдаг вэ гэхээр булчингийн агших нэгжид огтхонч одоо хүрэлцэхгүй гадна талд нь байрлаад агших чадвар бол сайнаар нөлөөлж идэг. Гэтэл булчингийн бөөм ингэж бүрхүүл хальсныхаа дэргэд биш миофибриллийн дотор тал руугаа орж ирснээс болоод булчингийн агших чадвар бол буурдаг ийм бас нэг хэлбэр байдаг байх нь. За үүнээс гадна энэ одоо немалин миопати болон кор миопати хоёрын дундаас дээд талаас нь заасан төрөлхийн булчингийн ширхгийн харьцаа алдагдах миопати гэж байна. За энэ миопатиг бол дөрөв дахь ангиллал болгож авч үздэг. За булчингийн ширхгийн харьцаа алдагдана гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр type 1 буюу одоо хүчил төрөгчийн одоо хэрэгцээ өндөртэй тэсвэрлэх чадвар өндөр булчингийн ширхгүүд гэж байдаг. Түүнээс гадна 2-ын А болон 2-ын Б гээд илүү их одоо глюкозын хэрэгцээ өндөртэй тэсвэрлэх чадвар багатай боловч богино хугацаанд хүч гаргах чадвартай ийм булчингийн ширхгүүд гэж байдаг. Тэгэхээр энэ бол өөрийн гэсэн харьцаатай байдаг бөгөөд энэ харьцаа алдагдах нь булчин одоо төрөлхийн миопатийн одоо өөр нэг хэлбэр болж явдаг байх нэ. За хоёр дахь ангиллал бол генетикийн ангиллал гэж байгаа. За түрүүн эхний слайдн дээр ярьсан төрөлхийн миопати гэдэг бол тодорхой ген өөрчлөгдөөд тэрхүү генээр кодлогддог уургийн бүтэц өөрчлөгдөөд ингээ бүтэц өөрчлөгдснөөр үйл ажиллагаа нь алдагдаж гепатоны болон булчингийн сулрал үүсдэг эмгэг гэж хэлсэн байгаа. За ерөнхийд нь немалин миопати том цэнхрээр дүрслэгдсэн байна. Хамгийн олон ген дотор нь бичигдсэн байна. Тэгвэл кор миопатийн үед үзмэн ягаан өнгөн дотор 5 ген байгаа боловч энээс ч олон одоо бас генүүд хамрагдах боломжтой. За тэгэхээр нэг ген нэг л өвчин үүсгэхгүй байгааг бид нар эндээс харж болж байна, тийм ээ. Тухайлбал тэр голд байгаа райнадин рецептор бол төвдөө бөөм орж ирэх миопати, коррод миопати, кор миопатиг үүсгэх нэ гэх мэтчлэн. За тэгвэл
Энэ олон генүүдийн өөрчлөлтийг ерөнхийд нь одоо хүснэгтэлж харуулсан байна. За эдгээрээс эхний 4 буюу райнодины рецептор, миотубуларын 1, динамин 2 холбогч одоо биеийн 1 гэсэн генүүдийн кодолж байгаа уургууд ямар үйл ажиллагаанд оролцдог юм бэ гэхээр сэрэл одоо мэдрэлийн ширхгээр сэрэл дамжиж ирээд булчин агшилтыг эхлүүлдэг тэр одоо саркоплазмын тор Т-тубул кальцийн одоо хөдөлгөөнд ороход оролцдог тэр нэгжтэй хамаатай хэсэг ген байдаг байна. За хоёр дахь хэсэг нь болвол яг үндсэн булчингийн агших нэгж болсон актин миозины уурагтай холбоотой тэр уургийг кодолдог генийн өөрчлөлттэй хамаатай ийм хэсэг байдаг байна. Үүнд жишээ нь небулин, альфа актиныг, торпонин, тропомиозиныг одоо кодолдог уургийн генийн өөрчлөлтүүд бол орох нэ. За ингээ үлдсэн хэсгүүд болвол бусад одоо үйл ажиллагаатай хамааралтайгаар өөрчлөгдөж тухайн одоо өөрчлөгдсөн уурга нь булчингийн агшилтанд одоо сөргөөр нөлөөлдөг ийм генүүдийг бол харуулсан байна. За эмгэг зам. За энэ хүү зурагт юу харагдаж байгаа юм бэ гэхээр булчингийн саркоплазмын тор харагдаж байна. За ингээд үүн дээр одоо доошоогоо сунж орсон хэсгийг бол Т-тубул гэж нэрлэдэг. За эндээс кальцийн ион бол хөдөлгөөнд орж эхэлснээр булчингийн агшилтанд хамгийн их одоо хэрэгцээтэй мэдээлэл болж явдаг байна. За эмгэг жамын хувьд бол төрөлхийн миопати үүсэж байгаа энэ байдлыг бид нар 5 хувааж авч үзэж болно. Нэгдүгээрт нь булчингийн эсийн мембран бүтэц үйл ажиллагаатай одоо холбоотой эмгэгүүд тухайлах юм бол райнодины рецепторын гентэй холбоотой саркоплазмын торлог бүрхөвч Т хоолоогоор кальцийн ион нэвтрэх чадвараа алдагдах. Хоёрдугаарт нь миофибрилийн агших хүч алдагдах. Өөрөөр хэлбэл бүдүүн нарийн утаслагын уургатай холбоотой эмгэгүүд агших бүтэц алдагдах ийм одоо эмгэг байж болох нь. Гуравдугаарт нь митохондрийн тархалт үйл ажиллагаа алдагдах. Өөрөөр хэлэх юм бол митохондроос бид нар маш их хэмжээний энерги ялгарч явах ёстой. За тэр маань байхгүй бол булчин агшихтаа зарцуулах энерги болно гэсэн үг. За гуравдугаарт нь уургийн нийлэгжил задралын тэнцвэр алдагдах эмгэг. За дөрөвдүгээрт нь булчингийн хэвийн бус хөгжил буюу булчингийн ширхгийн эрт үеийн үүсэл хөгжилд нөлөөлөх мутаци улмаас бол үүссэн эмгэгүүд хамаарагдаж болох нь. За тархуурцын хувьд бол нийтдээ 100 мянган хүн амд ойролцоогоор 3 орчим тохиолдол бүртгэгддэг. 3-аас 4 тохиолдол бүртгэгднэ гэж үздэг байна. Инхээр 26 мянгад 1 тохиолдол байх боломжтой гэж үздэг юм байна. Бүх нейрангепатонин 14%-ийг төрөлхийн миопати эзэлдэг гэж үздэг юм байна. За энэ хүү зурагт 2021 онд хэвлэгдэн гарсан системчилсан метаанализ судалгааны дүнг бол харуулсан байна. За давхарлан байрласан газрын зургийн дээд хэсэг дээр бүх насныхныг хамруулсан одоо төрөлхийн миопатиг судалсан байдлын зураг харагдаж байна. За үүнд бол Европын 5 орн болон Шинэ Зеланд хамрагдсан байгаа юм. Дунджаар 100 мянган хүн амд тэг 196-аас 362-ийн хооронд бол тархалттай байсан. Дундаж тархалт нь болвол ойролцоо байж. Доотлын судалгаанд бол бүх насныхан биш зөвхөн хүүхдүүдийг хамруулсан судалгаа байгаа юм. За үүнд мөн адилхан Европын 3 орн, Америкийн нэгдсэн улсын Мичиган мужи, тэгээд Хонконгод хийгдсэн судалгаа бол орж байна. За 100 мянган хүүхдэд тэг 152-оос 501 гэсэн тархалттай байжээ. За энэ бол нөгөө ямар хэлбэр вэ гэдгийг харгалзахгүйгээр бүх одоо төрөлхийн миопати гэдэг онж тавигдсан энийг одоо тохиолдлуудыг бол харуулж байгаа юм. За дараагийн диаграм дээр юу харагдаж байгаа юм бэ гэхээр нөгөө төрөлхийн миопатийн хэлбэрүүдээс аль нь илүү давмгаалаад байгаа юм бэ гэдгийг
одоо харсан байгаа юм. За дээдлийн хэсэг дээр болвол бүх насныхныг хамруулсан судалгаанд 100 мянган хүн амд дунджаар 0.137 одоо тохиолдол илэрснээр кор миопати буюу цөмт миопати бол хамгийн их тохиолдож ирсэн байна. Харин төвдөө бөөмтөө миопати бол тэг 108% буюу хамгийн бага байсан байна. За тэгвэл насан туршидтыг хасаад зөвхөн хүүхдүүдийг хамруулсан судалгаагаар авч үзэх юм бол ангилагдах боломжгүй миопати 100 мянган хүүхдэд 263 буюу хамгийн өндөр тохиолдол бол бүртгэгдчихсэн байна. Харин немалин миопати, кор миопати, центронуклеарны миопати, булчингийн одоо файбер өөрчлөгдөх миопати бол жигд маш бага тархалттай байсан байна. За энэ бол олон улсад хийгдсэн судалгааны дүнг танилцуулж байна. За харамсалтайгаар манай оронд бол ийм онш одоогор тавигддаггүй. За намайг энэ лекцийг тавьж явах үед рефлекс мэдрэлийн эмнэлгийн эмч, мөнх хоёр эмч маань хэлжсэн. За эмч нараа та нар одоо болтол ийм онш бол харж байгаагүй шүү. Бид нар одоо хаяа нэг захин унжсан, хоёр захин унжсан, ямар нэгэн өвчин онцлогдохгүй байгаа. Эсвэл багаасаа ингээ хөдөлгөөн айгүй сул хожуу орсон, хит уян одоо гарна хүлнэ гэд тогтоож идэг. Тэгсэн мөртлөөсөө нэг юм ямар нэгэн өвчин байна гэж хэлчих чадахгүй мөртлөөсөө алхаа явдал нэг хэвэн биш. Арай жоохон гүйж чаддаггүй, сул гүйдэг, бусд үеийнхнээс хөдөлгөөний хөгжил нь хоцрогдсон ийм хүүхдүүдийг харж идэг. За тэгээ нөгөө хүмүүс маань ямар нэгэн одоо хүндрэл байхгүй явсаар байгаад нэлээд насны хожуудаа би юу н алхаж чадхаа болчихсон гэд ингээд тэрэгэнцэрт сууж байгаа ганц нэг тохиолдлыг бол харж идэг. Тэгэхээр манай оронд тэр хүмүүс болвол ийм төрөлхийн миопати байх боломжтой шүү гэдгийг бодолцож байгаарай гэж хэлжсэн шүү. За одоо нэмэл төрөлхийн миопатиг одоо хэлбэр тус бүрээр нь маш товчхон тайлбарлая. За нэгдүгüүрт нь немалин миопати буюу уурга хуримтлагдах миопати. Генетикийн хувьд 14 өр гений мутацтай холбоотой үүсдэг хамгийн одоо их өөрчлөгддөг ген бол небулины болон ACTA1 ген байгаа юм. За гистологийн өөрчлөлтийн хувьд бол булчингийн саркомерийн, нарийн уцлагийн, альфа-актинин, актин, дисмин, тропомиазин зэрэг уурга ихэр бол хуримтлагдсанаар энэ нэмгийг үүсдэг. Хуримтлагдсан уурга биопсид зөв хэлбэртэй бол харагдчихэдэг. Булчингийн агших нэгжийн одоо Z-line бол гэмтчихэдэг байна. За энэ хэлбэрийг дотор нь немалин миопати, кап миопати, зебрободи миопати, актинопати, миозин хуримтлагдах эмгэг гэж ингээ хэд хэдэн ангилалд бол хувааж авч үздэг байна. За хажуугийн одоо зурагт юу харагдаж байна вэ гэхээр немалин миопатигаар өвдсөн янз бүрийн хэлбэртэй хүүхдүүд бол харагдаж байна. За хамгийн эхний нэрэ бол хүнд хэлбэрийн нэрэ хэлбэрийн немалин миопати байна. За хүүхэд амьсгалын дутагдлын улмаас бол нэмэлт аппаратанд орсон байна. За үүнээс гадна нөгөө мэлхийн шинж буюу хүүхэд хоёр гараа биеийнхээ хоёр хажуу тал руу тэнэлэгсэн хоёр хөлөө бол мэлхий шиг түнхөр нь углаатай боловч гадагш нь одоо байрлуулсан байгаа нь бол харагдаж байна. За дараагийн зурагт бол 4 настай хүүгийн зураг байна. Булчингийн дунд зэргийн одоо нүүрний булчингийн сулралтай төрхөөсөө эхэлтэй ам нь юм байнга нээлттэй байж идэг ийм хүүхэд байна. За 3 дахь зурагт бол нүүр гонцгой урт болсон ам нээлттэй ийм одоо хүүхэд бол харагдаж байна. За энэхүү одоо будагч бодисоор будсан зураг болон электрон микроскопт чернелийн өнгөтэй болон хар өнгөтэй харагдаж байгаа нь бол уургийн хуримтлалыг бол харуулж байгаа юм байна. За сүүлчийн доотлын зурагт юу харагдаж байгаа вэ гэхээр уурга хуримтлагдах миопати нэг болох кэт миопатитэй 5 настай охин байгаа юм байна. За энэ охин бол хүнд хэлбэрээр өвдсөн тархмал сулралтай. Өөрөөр хэлэх юм бол нүүр болон их бие мөчтийн булчин бүгдийг нь хамарсан. За нүүрний гипотонитой, хоёр нүдний ботоцтой,
хоёр нүдэнд офтальмо престэй, нурууны хайперлордоцтой ийм хүүхэд юм байна. За энэхүү будагч байдлаар будсан зурагт цэнхэр өнгөний гадна талаар төвийн хэсэг дээр харагдаж байгаа энэ өнгө нь арай өөрчлөгдсөн хэсэг доотлын электрон микроскопон дээр булчингийн ширхэг жигд хар өнгөтэй харагдчихсэн нь тэр саарл өнгөтэй гадна талаараа ингээд нөгөө сарвстай малгайны шинжиг ингэж орж ирж байгаа. Энэ бол кадмиопатийн одоо дүрслэл юм байна. За электрон микроскопон дээр бас яг адилхан хэлбэр харагдаж байна. За немалемиопати өөрөө эмнэлзэн хувьд маш олон хэлбэртэй. За энэ хэлбэр болгоно нь өөр гений мутацтай хамаатай үүсэж байгаа юм байна. За хамгийн хүнд хэлбэр бол эхийн хэвлэлд байх үед интраутерины эхэлж болдог. Энэ үед хүүхэд огт хөдөлгөөн муутай эхийн хэвлэлд байхаас ахуулаад одоо хүүхдийн хөдөлгөөн муугаас болж нурууны одоо сколиоз, түнхний мултрал, жижиг үеинүүдийн артрогрифозтой төрх нь бол элбэг байдаг байна. За ингээд хөдөлгөөн муутай байсан хүүхэд төрөхдөө том үеинүүдийн контрактуртай, хугаралтай, амьсгалын дэмжлэг шаардлагатай, ямар ч хөдөлгөөн байхгүй чанга уйлж чаддаггүй төрдөг байна. За үүнээс гадна немалемиопати ийм хүнд хэлбэр байгаад богино хугацаанд нас оролтоор төгсгөөс гадна хөнгөн хэлбэр гэж байна. Хөнгөн хэлбэрүүд ихэвчлэн хүүхэд болон өсвөр наснд үүсэх бөгөөд насан туршдаа байгаа шинж тэмдгэнд орддоггүй байх нэ. За тэгвэл зарим давшингуй хүнд хэлбэр гэж байна. Цэжний хөдөлгөөн муутай, амьсгалын дутагдалд амархан ордог, уушигны өвчнөр өвчлөмтгий ийм хэлбэр жишээ нь TNNT1 гэсэн мутацаар үүсэх ийм байдаг байна. За хоёрдугаарт нь цөм миопати, кор миопати гэсэн үг. За энэ бол 14 өөр гений мутацтай холбоотойгоор үүсдэг. Хамгийн их одоо элбэг тохиолдог мутацт нь райнодины рецепторын мутац болон СЭФ гений мутац бол ордог юм байна. За энэ тохиолдолд яадаг вэ гэхээр гистолог дээр булчингийн эсийг тусгай ферментээр будахад эсэлтэлтийн ферментийн итвэх буурсан, арилсан, огт будагдахгүй цагаан хэсэг бол гарч ирдэг. Энэ хэсэгт бол митохондр байдаггүй, ийм учраас миофибрилүүдийн бүтэц алдагдаж эхэлдэг байна. Ихэвчлэн 1-р хэлбэрийн эсэлтэлтэнд итвэхтэй хүчил төрөгч хэрэглэж бодисын солилцоонд ордог ийм ширхгүүдийг бол гэмтээдэг юм байна. За дотор нь Central Core Disease, Multimini Core Disease, Dasty Core Disease, Core Rod Myopathy гэх мэтчлэн хэд хэлбэрт бол хувааж болдгийм байна. За хажуугийн зурагт юу харагдаж байгаа вэ гэхээр эхний зурагт бол зүүн нүдний хөнгөн зэргийн ботоцтой 3 настай хүү, баруун талд нь 2 нүдний ботоцтой 2 настай хүүгийн зураг бол харагдаж байна. За будаж харахад хөндлөнгөөр будаад харахад бол төвдөө маш том хэмжээтэй будагдаагүй цагираг харагдаж байна. Доотлынхт нь бол олон цайвар жижиг цагиргууд бол харагдаж байна. За дагуудан зүсэд харахад бол юу харагдаж байгаа вэ гэхээр уртын дагуу сунаж байрлсан, төвлөсөн байрлалтай будагдаагүй цагаан хэсэг харагдаж байна. За электрон микроскопон дээр бол ихэвчлэн митохондр цөөрсөн саркомерийн бүтэц бол алдагдсан байгаа нь бол харагддаг юм байна. За цөм миопатиг ямар генийн мутацтай хамаатай үүсэж байгаагаар нь маш олон ангилдаг. За энэ нь тэр тухайн үүссэн генийхаа мутацтай холбоотойгоор эмнэл зүйн шинжүүд нь ч гэсэн харьцангуй янз байдаг байна. За хамгийн элбэгээс райнодины рецепторын генийн өөрчлөлт бол аутосомын доминант болон рецессивээр удамшдаг. За яра үеэс ахуулаад насанд хүрэхчдэд ч аль ч насанд үүсэх боломжтой. За нүдний хөдөлгөөний саажилт, залгуурын үйл ажиллагааны алдагдал, нурууны морилт, за түнхний үеийн мултрал, хоруу чанартай халууралтаар бол илэрдэг байна. За
актины 2 одоо гений мутацтай хамаатай үүсдэг хэлбэр мөн адилхан няраа үеэс ахуулаад хүүхэд насанд хүрэгчдийн аль ч үед үүсч болдог. Энэ ч амьсгалын одоо үйл ажиллагааны алдагдал одоо жишээ нь хүнд зэрэгээр илэрдэг. Гэх мэтчлэн ингээд маш олон одоо гений мутацаар өөр нэг жоохон хоорондоо ялгаатай эвнэл зүгээр цөм миопати бол илэрч идэг. За бөмбөн төвдөд байрладаг миопати. За генетикийн хувьд бол энэ миопатийн X хромосомоор удамшдаг. X-linked myotubular миопати бол энэ хүн төвдөд байрладаг бөмбөн төвдөд байрладаг миопатийн 90% бол эзэлж идэг юм байна. Центронуклеарны миопати болвол ДНМ 2B1 TTN райнодин рецепторын 1 спек гений одоо өөрчлөлттэй холбоотой үүсдэг. За аутосомын доминантаар удамшдаг хэлбэрүүд нь өөр генээр, аутосомын ресивер удамшдаг ген нь бас өөр гентэй байх нэ. Гистологийн хувьд бол юу гарч ирдэг вэ гэхээр булчингийн эсийн бөмбөг төвдөд байрласнаар одоо байрласан тод харагдана. Центронуклеарны миопатийн хувьд бөмбөг нь төвдөд орж ирэхэд түүнийг тойрч миофибрилгүй тунгалаг хэсэг бол үүсч эхэлдэг. За X-linked myotubular-ны миопатийн хувьд төвдөд байрласан том бөмбөгийг тойрч жижиг бөөрөнгийн хэлбэртэй миофибрилүүд үүсэж эхэлнэ. За үүнээс гадна neck-like fiber миопати гэж бол байдаг. За энэ тохиолдолд бол эмэгтэйчүүд нь зөөвөрлөгч, хөнгөн хэлбэртэй байдаг бол эрэгтэйчүүд нь хөнгөн хэлбэрээр өвддөг. Базофилийн цагирга бүсгүй утас одоо үүссэн байдаг байна. За энэ хүү зурагт юу харагдаж байгаа вэ гэхээр X-linked myotubular-ны миопатигаар өвчлсөн MTM1 гений мутацтай маш хүнд хэлбэртэй амьсгалын одоо дутагдaltaй аман нээлттэй дөрвөн мөч бол нөгөө мэлхий байрлалтай ийм одоо болсон хүүхэд бол харагдаж байна. Энэ бол маш хүнд хэлбэрийн тоонд орно. За төвдөө одоо байрлаж байгаа энэ хэлбэр мөн адил ямар генийн одоо мутацаар үүсэж байгаа вэ гэдгээсээ хамаарат өөр байх нь байна. За ерөөсөө хамгийн хүнд хэлбэр нь X одоо хромосомоор удамшиж байгаа энэ хэлбэр юм. Ихэвчлэн одоо неонатал эхлэн 20% нь одоо дунд зэргийн одоо хүнд хөнгөний дунд зэрэгтэй одоо хүүхдүүд бол байгаад эхний 1 жилийн дотор нас баралтаар ер нь төгсөх хандлагатай байдаг бах нэ. За бусад одоо X хромосомоор удамшаагүй хэлбэрүүд нь харьцангуй хүүхэд нас болон насанд хүрэгчдэд үүсээд хөнгөн хэлбэртэй байдаг. Ялангуяа эмэгтэйчүүдэд бол зөөвөрлөгч байдаг учраас амьдралын хожуу шатанд шинж тэмдэг нь даамжирч бол мэдэгдэж болдог. За булчингийн ширхгийн харьцан алдагдах миопати. За энэ нь бол 8 өөр гений мутацтай холбоотой үүсдэг. За бүтцийн хувьд булчингийн 1 ба 2 дугаар ширхгийн диаметрийн харьцаа нь бол алдагддаг. 1-р хэлбэрийн ширхэг бол давмгайлан гэмтдэг. За тэгэхээр төрөлхийн миопатиг та бүхэн анзаарч байгаах би 2 дахь удаага 1-р хэлбэрийн ширхэг давмгайлан гэмтнэ гэж хэлж байна. Тэгэхээр хүчил дөрвөгчтэй орчинд аэробик эсэлтэлтэнд ордог тэсвэржилт өндөртэй ийм булчингийн ширхгүүд илүү их гэмтчихэр богино хугацаанд хөдлөөд л ядардаг тийм одоо шинжтэй болох магадлал өндөр байдаг байна. Эмнэлзэн шинжийн хувьд бол олон өвчтөн хэвийн алхаж явах боловч шөнийн цагаар амьсгалын гиповентиляцид орж идэг. Хөдөлгөөний хөгжлийн хоцрогдол, толгой даах муу, нүүр болон мөчтийн бүслүүрийн булчинд бол давмгайлж илэрх шинжтэй байдаг юм байна.
За 90%-аас дээш маш аажим даамжирна. 30 орчим хувьд нь шөнийн цагаар амьсгалын гипокси бол үүсч идэг. Ойролцоогоор бас 30 орчим хувьд нь залгуурын булчин суларснаас аспираци хатгаа үүсгэх талтай. 25% нь одоо үений контрактур бол үүсдэг бахнэ. За энэхүү зурагт юу харагдаж байгаа вэ гэхээр 5 настай хүү байна. За энэ хүн ам нь бага зэргийн нээлттэй, нүүр нь урт гонцгойдов, хөнгөн зэргийн ботоцтой. За дараагийнхаа зурагт хүү говарсан шинжтэй, явган суугаад босохдоо шаталж буюу одоо өвдөгнөөсөө тулаад босож байгаа шинж бол харагдаж байна. За инхээр төрөлхийн миопати гэдэг өвчнийг бид нар яаж онцлох ёстой юм бэ? За яг үнэндээ бол өнөөдөр биднэрт юу байгаа вэ гэхээр бид нар хүүхдээ маш сайн үзээд, насанд хүрэгчтэй ч гэсэн үзээд эмнэлэг зүйн шинжийг таамаглах боломжтой байгаа юм. За эхний одоо хийх ёстой эмнэлэг зүйдээр одоо бид нэр ажиглах ёстой зүйл бол гипотони байна уугүй юу? Булчингийн сулрал байна уугүй юу? Булчингийн баалах буюу одоо энэ овгор товгор нь байгаа мүү гэдгээ л харах ёстой. За тэгээд дараагийн ээлжинд ачаал даах чадвар нь ямар байгаа юм, хэдий зайд алхаж чадах юм, ямар хөдөлгөөн хийж чадах юм, ямарыг нь хийж чадахгүй, яагаад хийж чадахгүй юм бэ гэдгийг одоо ялгах ёстой. За шинжилгээний хувьд бол лабораторийн шинжилгээгээр бид нар цуснд кератин фосфокиназа үзнэ, хэвэн юм уу, эсвэл маш бага ихссэн байна. За хоёрдугаарт нь электронейрографийн шинжилгээ, электромиографийн шинжилгээг бол хийнэ. За электромиографийн шинжилгээнд миопатик өөрчлөлт, илэрн жижиг полипазик долгионууд бол гарах ёстой. Электронейрографийн шинжилгээнд бол ямар ч өөрчлөлт гарах ёсгүй. За энэний дараагаар булчингийн соронзон резонанс томографийн шинжилгээг бол хийж болно. За ингэхдээ юу харж чадах юм бэ гэхээр булчингийн биопсийн талбайг бол чиглүүлж өгөх боломжтой. Өөрөөр хэлэх юм бол энэ хэсгийн булчин хамгийн одоо масс багтаа байна гэдгийг урьдчилж таамаглана гэсэн үг юм. За тэгэхээр булчингийн соронзон резонанс томограф бол хүүхдэд өвдөлт багтаа сайн талтай байдаг бахнэ. За ингээ үүнийхээ дараагаар бид нар булчингийн одоо биопси авах булчингаас сонгож жоод үндсэн уншаа тавихын тулд бол биопсийн шинжилгээ авах хэрэгтэй. За гэтэл булчингийн биопсийн шинжилгээ одоогор манай улсад бол хийгдэхгүй байна. Өөрөөр хэлэх юм бол энэ шинжилгээг яаж хийдэг вэ гэхээр хэсгийн мэдээ алдуултаагаар арьсыг зүсээд үүний дараагаар бол булчингаас ойролцоогоор 1 см орчим одоо урттай 0.5 мм-ээс 0.5 см-аас багагүй зузаантай булчин бол зүсэж авах хэрэгтэй байдаг байгаа. За ингээд эннийхээ дараагаар гистологийн одоо тусгай будгуудаар будаад өвөрмөц өөрчлөлтийг бол илрүүлэх ёстой. За булчингийн биопсийн шинжилгээг туршлагатай мэдрэл булчингийн эмгэг судлаач эмч бол хийх ёстой байдаг бахнэ. За 3 дахь хэсэг, 4 дахь хэсэг бол генетикийн шинжилгээ. За одоохондоо биднэрт юу боломжтой байгаа вэ гэхээр next generation sequencing болвол боломжтой. За энийг яаж хийх болдог вэ гэхээр мэдрэл булчингийн эмгэгүүдийн өргөн тохиолдох өвчтнүүдийн панел гэж байна. За энэ нь бол өндөр үр ашигтай, зардал багтаа тул генетикийн эхний шинжилгээнд бол багтдаг юм байна. За хэрвээ үүгээр оншоо баттгаж чадахгүй байх юм бол дараагийн шинжилгээ бол whole exome sequencing, whole genome sequencing-ийн шинжилгээ бол хийх боломжтой байна. За мэдрэл булчингийн эмгэгийн панел сөрөг гарсан үед эсвэл өвөрмөц бус өөрчлөлт эсвэл шинээр гений мутацийг нээхэд энэ шинжилгээг бол ашигладаг юм байна. Яагаад чухал вэ гэх юм бол оншийг баталгаажуулах, тавиланг мэдэх, менежментийг чиглүүлэх, гэр бүлд генетикийн одоо зөвлөгөө өгөхөд ач холбогдолтой байдаг бахнэ. За бидний хувьд бол одоохондоо манай оронд next generation sequencing-ийн шинжилгээг өөр одоо өвчин эмгэгүүдээр хийж байгаа боловч нейромускуляр дисордерийн панел бол ашиглаж хийгддэггүй гэдгийг анхаарах хэрэгтэй. За саяын шинжилгээнд дурдсан соронзон үйлдвэр томографийн шинжилгээ буюу MRI ашиглаж болно гэдгсэн тийм ээ.
За тэгэхээр мөчтийн одоо проксимал болон дистал аль хэсгийн сулрал байгаа вэ гэж. За проксимал буюу хөлөө өргөж алхаж чадахгүй, эсвэл бол тавхаагаан өргөж чадахгүй, зөөж чадахгүй, өсгий дээрээ зогсож чадахгүй, үлми дээрээ зогсож чадахгүй гэдгээр нь бид нар ингээд ангилаад аль хэсгээр орох вэ гэдгийг ингээд орчлоо. За проксимал хэсгээр орлоо. Уртлынх нь булчин сул байгаа мó, арийнх нь булчин сул байгаа мó. За дистал хэсгээр орлоо. Уртлын хэсэг нь сул байгаа дэ нү, арын хэсэг нь сул байгаа дэ нү. Ингээд таамаглана гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол гастрокинемус хамгийн их суларч ивэл CYP1 генийн мутац байх магадлалтай гэдэг юм байна. Солиус сул байх юм бол райнодины рецепторын ген MTM1 ген одоо өөрчлөгдсөн байх магадлал байдгийн байна. Гэх мэтчлэн энэ дээр харагдаж байгаа шиг бид нар таамагладаг ийм бэлэн аргачлалыг ашиглах боломжтой. Тэгээд тэр одоо өөрчлөлт харагдсан булчингаасаа биопсийн шинжилгээ авнаа гэж одоо сүүлийн үеийн энэ өвчний удирдамжтан дээр одоо орж ирсэн байлээ. За булчин сулраад байгаа эмгэгүүдийг бид нар юунаас ялгаж онцлох шаардлагатай юм бэ гэж. За бусад булчингийн эмгэгүүдээс нэм түрүүнд ялгаа онцлно. За энэ нь төрөлхийн булчингийн дистрофи, төрөлхийн миотоник дистрофи, 3 дугаарт нь метаболик миопатигаас болвол онцлох нэ, ялгаа онцлох нэ. За мэдрэлийн эмгэгүүдээс ялгаа онцлох ёстой. Ингэхдээ мэдрэл булчингийн хатангаршил, төрөлхийн миастеник хамшинж, тархины саажилтын гипотоник хэлбэрээс болвол ялгаж онцлох шаардлагатай юм байна. За 3 дугаарт нь бодисын солилцооны бүлэг эмгэгүүдээс ялгаж онцлоно. За энэхүү бодисын солилцооны бүлэг эмгэгт нь юу ордог вэ гэхээр глюкоген хуримтлагдах эмгэг буюу помпигийн эмгэг, лизосон хуримтлагдах эмгэг болвол орох нь. За 4 дугаарт нь тодорхой хам шинжүүдээс болвол ялгаж онцлох хэрэгтэй. Үүнд Дауны хам шинж, Прайдервиллийн хам шинж зэрэг эмгэгийг болвол дурдж болох нэ. За төрөлхийн миопати эмчилгээ. За энэ өөрөө генийн өвч учраас генийн одоо өөрчлөлтөнд чиглэсэн эмчилгээл одоо хийнэ гэсэн үг тийм ээ. За тэгэхээр одоохондоо генийн эмчилгээ тодорхой өвчнүүдийн хувьд одоо харьцангуй айгүй одоо сайн явж байгаа боловч төрөлхийн миопатид бол одоохондоо хангалттай сайн бол явахгүй байгаа. За энэхүү одоо хүснэгтээс харах одоо жишээ нь ердөө 3-4 хүн судалгаа эмнэл зүй шат руугаа орсон байгаа нь бол харагдаж байна. За бусад бүх судалгаа эмнэл зүйн өмнөх шатанда буюу хүн дээр туршилт хийх болоогүй байгаа гэдг нь бол харагдаж байгаамаа. За тэгэхээр генийн эмчилгээ болвол одоохондоо хараахан бэлэн болоог байгаа эмчилгээ юм байна. Тэгвэл бид нар юу хийж чадах вэ? Олон талт тусламж үйлчилгээ үзүүлнэ. Өөрөөр хэлэх юм бол бидний одоо эмчилгээ нэгдүгээр сэргээн засгаад чиглэгдэнэ. Хөдөлгөөний 70 цаг хадгалах, контрактор үүсгээс сэргийлэх, хөдөлгөөнийг тогтвортой байлгахын тулд бол тасралтгүй насан туршийн сэргээн засах эмчилгээтэй байх нь. Хоёрдугаарт нь ахуйн цэцэл, өдөр тутмын амьдралын үйл ажиллагааных нь хитвхийг хадгалах ёстой. Энэ хүүхэн одоо өвчнөр өвцөн хүүхэд, хэвийн хүүхдүүдэд аль болох дөхөж очихоор хөдөлгөөний хязгаарлагддаггүй, нийгмийн орчноос тусгаарлагддаггүй байх нь маш чухал. За үүнээс гадна хэл яриа засал, залгуурын сулрал, дисфаги, дисфониг одоо аль болох сайжруулах дасгал хэл засал хийх ёстой. За хүнд хэлбэрийн үед бол хотоодонд нь гуурс тавих ёстой. За совог засал, нурууны мөрөлд, үений контрактор, давхан үений гажиг зэрэгт бол мис засал бэхэлгээ их шаардлагатай байдаг байна. За зүрх судас, булчингийн дистрофиг бодвол зүрхний хүндрэл харьцангуй бага байдаг. За ууршигны талын хүндрэл, амьсгалын үйл ажиллагааг бол хянах ёстой. Спирометр, нойрны шинжилгээ,
хийн инвазив бус зохиомл амьсгал ханиалгахад туслах төхөөрөмж зэргийг бол ашиглах боломжтой байдаг юм байна. Амьсгалын дутагдал нь хүндрэл нас баралтын үндсэн шалтгааны нэг болдог. За генетикийн зөвлөгөө гэр бүлийн гишүүд өвчний явц удамших хэлбэрийг ойлгох, хүндрэлээс сэргийлэх, гэр бүл төлөвлөхөд болвол энэхүү шинжилгээ болвол нэмэртэй байдаг бахнэ. За дүгнэлт төрөлхийн миопатийн нэмнэл зүг, гистопатолог, генетикийн өөрчлөлтүүдийн хувьд өөр хоорондоо ялгаатай олон бүлэг өвчин юм аа. Эмнэлзэн үзлэг, булчингийн соронзоор резнанс томографийн зураг, чиглэсэн зорилготой генетикийн шинжилгээ нь оншийг тавихад шийдвэрлэх нөлөөтэй. Булчингийн биопсийн шинжилгээ чухал хэвээр байгаа ч генетикийн шинжилгээтэйгээ бол хавсрах ёстой. Төгс эмчилгээний арга байхгүй тул хавсарсан багийн тусламж амьдралын чанарт хамгийн чухал нөлөөлнө. За генетикийн шинжилгээний үр дүн нь эмгэг жамыг ойлгож хүндрэлээс сэргийлэхэд тус болно. Генетикийн болон эмийн эмчилгээний судалгаануудын явцыг харж байх нь ирээдүйд энэ өвчний эмчилгээнээс хоцрохгүй байхад бол чухал юм аа. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.